хандуулж байгаа үзэгчдэд баярлалаа. За манай студид 2 цэцэн хүрэлцэн ирсэн байна. За бид үзэгч та бүхэнд бас нэвтрүүлгийн ихийг хэлжсэн. За ямар учиртай зочид өнөөдөр ирэх вэ гэж. Тэгэхээр Дэлхийн нууц товчоо гэдэг ийм номыг гаргасан. Соён гэгэрүүлж философи ухааны доктор Төмөр манай студид хүрэлцэн ирсэн байна. За ойрын 100 жилдээ Монгол улсад одоо дэлхийн дахинд ямар үйл явдал болох вэ гэдгийг тэрээр энэ номонд багтаасан байгаа байна. Тэгэхээр би ийм зүйлээс яриагаа эхлэе гэж бодлоо. Эхлээд ер нь манай үзэгчд өөрийгөө танилцуулъя те. Төмөр гэж хэмбэ. За надад байгаа мэдээлэлээр бол та бол соён гэгэрүүлэгч философи ухааны доктор. Тэгэхээр өөрийнхөө талаар та танилцуулахгүй манай үзэгчд. За сайн байцгаана уу нийт телевиз үзэгчтэй. Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. За миний би Монгол Шүтэн төвийн тэргүүн соён гэгэрүүлэгч, нийгмийн зүтгэлтэн философи ухааны доктор Төмөр багш байна. За таны энэ бүтээл бол ойрын 100 жилдээ Монгол болоод дэлхийд дахинд юу болох вэ гэдгийг багтаасан бүтээл гэж байна шүү дээ. Тэгэхээр та энэ дотор багтсан тэр 100 жилд болох үйл явдлуудыг өөрөө зөвгнөж бичсэн гэсэн үг үү? Тийм би өөрөө зөвгнөж бичсэн. Үүнийг нэг энергийн сайхан урсгалтай энергийн сайхан төвлөрөл бүхий газар агуй цууж одоо энэ орчин цагийн сүлжээ, дуу хөгжим энэ бүх зүйлээс өөрийгөө тусгаарлаж өөрөө өөрийгөө олох өөрөө өөртөө ярилцах зарчим үүсэн дээрээс нөхөн намаа бүтээсэн. Хэр одоо хугацаанд яасан гэсэн үг тэгэхээр 5 жилийн хугацаанд бичсэн. Энэ гурван бүтээл бид нар нөгөө Монголын нууц давчаа гэд бүгд мэднэ ихэнх нь уншсан байдаг тий. Дэлхийн нууц давчаа гэхлээр айгуу сонирхол татаад байгаа байхгүй. Монголын нууц давчаа бол монголчуудын 13 дугаар зууны үеийн их түүх монголчууд бид бүгдийн бахархал нэгэн их үеийн бүтээлшүүдээ. Энэ дэлхийн нууц товчоо гэдэг нь болохоор ялгаа нь ирээдүйн 21 22 дугаар зуунд хүн төрлөخت ямар амьдрах вэ? Юунд анхаарах вэ гэдэгт зориулагдсан ном байгаа. Ирээдүг бичсэн. Тэгээ Монгол төдийгүй дэлхийн техник бас энд бүх зөвлөлүүд байгаа. Одоо Америкт, Японд, Солонгос, одоо хоёр хойд Солонгосын үйл явдал гээл ер нь нүүб маш олон дэлхийн дахинд болох томоохон үйл явдал анхаарах одоо зүйлсүүд гамшиг аюул гэдэг тэр бүхий зүйлүүд бичигдсэн байна. 15 онд бүтээтгээрөө дууссан. Энэ ийм юм байна. Бас таны танилцуулган дээр замаа үзчихэд зүнж гэж юу юм бэ? Зүнж гэдэг нь бол энэ хүү намыг бүтээлийг бүтээхдээ ирээдүйг зөвгөн харах чадвартай, онцгой авч чадвартай нэг хэлж байгаа. Жишээлбэл бид нар бол бүгд мэднэ тий Ванга гэдэг хүний талаар ингээл хэдийгээр манай одоо юунаас ертөнцид одоогор байхгүй ч гэсэн түүний бичиж үлдээсэн зүн одоогор ингээд биелж ийн биелэхгүй байх гэж ярьдаг. Ванга тэгэд зөвгөнлөөч гэж ярьдаг. Энэ үлгэр мэт яригддаг нэг юм зүйлүүд байгаа даа штэ. Тэгэхээр ер нь бол бид нар бол энэ насандаа амьдарч байгаа хүмүүс бол одоо ирээдүйн хоочмыг зөвгнөн гэдэг бол бидний хувьд бол одоо үлгэр дамаг мэт санагдаж байгаа тий. Тэгэхээр та яаж ер нь энэ зөв мэдээлэл танд яаж санагдаад яг энэ 100 жилийн юмыг зөвгнөн гэдэг чинь бас тийм 2016 оноос 2106 он хүртэл яг 100 жилийн амьдрал байгаа. Тэгээ энэ ялгаа нь болохоор Ванга бол одоо 3797 он хүртэл зогссон байдаг л да. Миний хувьд бол ирээдүйн ойрын хугацаанд бид бүгдийг нүдээр харж одоо ирээдүйд одоо амьдралд мэдрэгдэх тэр бүх зүйл. Одоо энэ өнгөрсөн жилээс эхлээл энэ жил ирэх жил тэрний дараа жилүүд энэ бүх зүйлүүдийг бичсэн байгаа. Тэгээ сая энэ намын бас ганцхан монголчуудыг бас гадаад хэл дээр монгол төрдүүдийг гадаад хэл дээр орчуулагдаж гарсан. Тэгээ сая Норс, Казахстан гэдэг, Узбекистан гэдэг нэлээд улсуудад бас би явж байгаад ирсэн. Бас энэ асуудал нүүлээрээ амхайлаар. Төмөрөгш одоо яг хөө мэдээж 100 жилийн асуудлыг шинжлэх ухаан ч гэдэг юм уу ингээд салбар шинжлэх ухаанууд бол өөрсдийнх нь салбар тухайн шинжлэх ухаанд гарах хөвслүүдийг тодорхой хэмжээр таамаглаж байгаа. Одоо жишээ нь дэлхийн дулаар 40 он гэхэд тэдэн он гэхэд сансар судлалч юм уу. Ингээд явцтай. За ингээд мөс хайлаад дуусах юм байна. Ингэлээр юм болох юм байна. Эсвэл үүдээ цаашдаа газрын хэмээн сүлжиж хэмээн гэдэг шиг.
Таны яг ингээд зөвгөнсөн байгаа зүйлүүд дотор яг ямар зүйлүүд төлхөө байгаа юм. Та бол мэдээж бүгдийг нь бол зөвгөнчихэд бас хэцүү байх гэж бодож байгаа. Тэгэхээр юуг зөвгөнөв, юуг харав? Тэр нь харагдаад ер нь таны гол үйл явдал. Тий, гол үйл явдал манай үзэгчдэд хэлж нэг ийм болох юм шиг байх шүү. Одоо хамгийн их нь одоо энэ зөвгнөлт бол нэгдсэн үндэсний байгууллага, хоол хүнсний эрүүл ахуйн байдал, дахиад олон тийм вирус гарах, дахиад олон тийм шинжилгээ ухааны нээлтүүд гарах. За тэгээд энэ Америкийн хувьд заяа Оросд ирээдүйд юу болох, Японд, Хятадд гэдэг энэ бүхэл зүйлүүд байгаа л да. Тэгээ сая гихч одоо хамгийн ойрын жишээ юм бол энэ Дональд Трамп ерөнхийлөгчийг болоод ерөнхийлөгчөөр тангараа өргөснөөс хойш 980 хоногийн дараа Америк нэгдсэн улс нэгэн томоохон үйл явдал болно гэдгийг зөвгнөн бичсэн байж байгаа. Энийг бас бид бүхэн томдохгүй хамтдаа хүлээж яагаад харах байгаа. Ямар үйл явдал гэдгийг хэлж болох байж байгаа. Миний бүрсээ ямар үйл явдал? Ямар тач байсан Америк нэгдсэн улсын түүхэнд томоохон эргэлт гарна. 980 хоног гэдэг чинь хэзээ? Ерөнхийлөгч баснаас нь хойш юм тийм. Ерөнхийлөгчийн тангараг өргөд 980 хоног. 980 хоног гэдэг чинь 3 жилийн гарны дараа гэсэн үг үстэй. Тэгээ бас яг хамгийн ойрын жишээ гэх юм бол энд сар гарахын дараа болох Монгол улсын 5 дахь ерөнхийлөгчийн тухай бас дүрслэн номд орсон байна. Өө харж болох уу? Хаана гол? Яг яриулч л да. Яг хин гэдэг нь бол та бол дүрстэй байна. За таны дүрслэлээр ямар хүмүүс угсаа ойлгомжтой бас 3 нь л байгаа. За энэ 3 үнийг тий Тэс өөр 3 хүн л байгаа шүү дээ ерөөсөө. Тэгээ бас нөгөө Монгол нөгөө сонгуулийн ерөнхий орооны хуулиалаад бусад хууль тогтоомжийн дагуу нөгөө хөгжтийн санал бодлыг өөрчлөх тэр үүднээс бас тэр бүхэн хариутай. Ер нь бол тэр хүнийг үл хэм болох бай гэдэг нь бол товч бөгөөд тодорхой байж байгаа. Энд тэгээ хуулинд яг ингэж зөвгнөж болохгүй гэсэн юм бол байхгүй бах уу? зөвгнөж. Манай өндөр том бидээ. Одоо энд ингээ Монгол улсын дараагийн ерөнхийлөгч гэсэн байна. Энэ Монгол улсад одоо дипломатын машин буюу элчин сайдын яамд нэг ажилтан хэрхэн одоо зам тавирын асуулт орох тухайн дээр байж байна. За одоо энд ингээ Монгол улсын тэр нэг үн тэртний эдлийг бас ямар хүн хэл гадар гадагс навч явах гээд байж байна гэл. Бүр нарийн юм шүү. За ерөнхийлөгчтэй хэсгийг сонсъё. За таад маань ярилцгаа. Чи уншиж байгаа тийм. За энд ийм юм байна. Ер нь энэ одоо яг ингээд тэр ингэнэ, энэ тэгнэ гэж ерөөсөө юугүй. Гэхдээ энд юутай хараа нөгөө би та нарт жишээлээ зүгээр захимжаа гэж байна. Захимжаа гэдэг нь болохоор захирч байна. Захиж хэлж байгаа зүйл гэсэн үг шүү дээ тийм. Энэ ингэсэн байна. Зөв үг, зөв үзэл, зөв сэтгэл, зөв үйл, зөв аж төрөл, зөв сэхэрэл зэрэг бүгдээрээ ноёлох болтугай гэж байгаа юм тий. Тэгээд хүүхдээ зөв хүмүүжүүлэх үү, хүүхдээ сайн хүмүүжүүлэх үү, хэрэглэгдэхүүний асуудал тулгарна гэж байгаа. Биднэрт тулгарх асуудлыг зөвгөнж хэлж байгаа гэсэн үг тий. Тийм. Одоо чинь бид бүхэн ийм бичсэн л юм байна. Бид бүхэн энэ бол энэ номын маань 1-р бүлэгт бол дэлхийд ийг тайван тогтоох хүмүүсийн эрүүл энх ажил хөдөлмөрч зөв сайхан амьдрах тухай 100 сургаал байгаа. Өөрөөр хэлбэл бид бүгдийн өдөр тутам амьдралдаа хэрэглэх дагаж мөрдөх тийм 100 сургаал нь байгаа. Үүнийг бяцлах бол бид бүхэн сайн сайхан амьдарч чадна. Хоёрдугаар бүлэгтээ бол зөвгөнөл нь байгаа юм. Тэгэхээр 90,000 гаруй зөвгөнөл бэлдээ миний. Тэрний 216 шилмэл зөвгөнөлний орсон байгаа. Энэ зөвгөнөл одоо 2016 оноос өмнөх бас үйл явдлуудыг маш олон зөвгөнлүүдийг бичсэн. Тэд бүгд биелсэн. Одоо энэ өнгөрөгч 2016 оны сонгуульд энэ дүнг 2016 оны Риогийн олимпиас авах медалийн тоог тэр бүхний зөвгөнж бичсэн. Тэр бүхэн биелсэн. Тэр бүхнийг фэйсбүүкээс үзэж болно. Аль жилийн өмнөөс би ерөнхийлөгч юм хүн болно гэдэгт тавьсан байна. Бүх зөвгөн өмнөх 2013, 4, 5 оны бүх зөвгөнлүүд маань билээ явж байгаа. Биелсэн. Маш олон үйл явдал. Одоо энэ дээр одоо нацагдор зохиолчийн тухай за нацагдорч зохиолчийн бас нэг тухай гэдэг юм уу сосор орон гавьяат жүжигчний тухай гэдэг чинь энэ дээр одоо дараагийн бас нэгэн ерөнхийлөгчийн тухай болоод хаана одоо манай нэг томоохон одоо сайд гэдэг юм уу томоохон төрийн зүтгэлтэн ямар байдлаар амнасаа алдах вэ гэдэг юм тэр бүх зүйлүүд энд бүгд бичээстэй байж байгаа. Эвгүй маа тий. За бас сайн сайхан зүйлийн тухай ч гэсэн маш байгаа тий. Амжилтын бүтээлийн тухай байгаа. Монгол улсын ирээдүйн 100 жил яаж амжилт гаргаж яан сайхан болох вэ гэдэг зам мөрүүдийг зааж өгсөн. Улсын орны хувьцааг заагаад өгсөн ба шүү. Эрдэнэтэй хувьцааг бичсэн байгаа юм дээр. Ер нь зүгээр таны харж байгаагаар дараагийн 100 жил манай улсын хувьцаа хэр багш байна?
Аливаа улс оронд бол одоо алдаа оноо гэдэг зүйл байлгүй яах вэ? Болж бүтэх, болох, болохгүй тэгэл янз бүрийн зүйл. Ер нь л гэрлээ сайхнаар бид бүхэн өөрсдөө ирээдүйг харж явах хэрэгтэй. Бид бүхэн ямар ч байсан 2106 онд Их Монгол улс байгуулагдсан 900 жилийн аг 2106 онд шүү дээ. Их Монгол улс байгуулагдсны 900 жилийн аг нэр төртэйгээр сүрдүүлэнтэйгээр дэлхийд дахин бид бүхэн тэмдэглэж явах болно. За 2100 үед бид нэр анх нь шүү дээ. 106. За хямрал хийzээ дуусах хамгийн ойр юм асуу. За хямрал гэдэг зүйлийг бол арай өөр зэс сарж байгаа л да. Бид бүхэн хямрал гэж нэрлэдэг байгаа боловч хямрал байна уугүй юу? Эдийн засгийн хямрал бол энэ жилд ингээд дуусч байгаа. 16-17 онд дуусчихж байгаа. Оо заашгүй. Ашгүй. За ямар ч байсан одоо амны билгээс аштын билэг За чи яг нэг 4-5 мөрдийг нэг уншиж та. Уншиж штэ. Монгол улсын дараагийн ерөнхийлөгч Монцгор хамартай, нүд бүрлэлцээтэй, малгай зохион тааруулж өмсөөгүй. Тэгээ яриа явдал хоёр ялгамжтай, ямд нэгдэг güç сонжоо харагч, ядаж төвдөрөхгүй заларч сунаа гэж. Ядарч төвдөхгүй суучих юм. Ядаж төвдөхгүй суучих. Тодорхой суучих юм байна л да. Монтгор хамартай хий. За одоо тэгээ 2019-21 онд онуудаараа. Энэ их гоё номнууд юм аа. Зүгээр одоо уучлаарай би нэг жоохон жижиг юм яриад тах шиг гэдэг шиг. Яаж энэ гоё номыг ингэж хаана хийсэн хийж шигтгсэн ном шүү дээ. тийм үү. За энэ ном маань бол гадна харагдах байдал дотоод агуулга гүн энэ нүүрэн дээр хөрлөөр энэ философи нөр явж байгаа. Энэ гурвалжин юу вэ гэхээр зэрэг 3 сүрт зөв пирамид 3 сүрт гурвалжин буюу 1206 он 2016 он 2061 он 2106 он өнгөрсөн цаг одоо цаг ирээдүйн цаг алс ирээдүйн цаг гэдэг цаг хугацааг илэрхийлж бэлэгдэж байгаа. Тэгээд энэхүү цифруудын маань бас нийлбэрийг бодоод зүгээр 9-ийн тоонд хариалдаг. 9-ийн тоо болдог. 9. Хаанаас нь ч зүгээр энэ 4 техник 2 6 гэсэн 4 тооны маань сэлгэмэл тоо. Энэ 4 цаг үе ямар оч бэлэгдэлтэй юм бэхээр бид бүхэн сайн сайхан явах. Монголчуудын нөгөө мандан бадардаг дэлхийн талыг эзэлж явсан их зүйлүүдийг хийж бүтээсч явсан. Цаг үед илэрхийлээд байна. 1206 онд жирийг хийсэн бог Чингис хаан их Монгол улсыг байгуулсан. 2016 онд монголчууд дэлхийн тэр бүх дэлхийн тэрийн тэргүүнүүдийг сайд 10 нарыг авчраад их том хурал хийж чадсан. Одоо дараагийн монголчуудын бас мандан бадарлын цаг үе 2061 онд 2106 онд бас бид бүгдийг хүлээж байна. За ном бол ийм тий. Тэгээд юу та зөвгөнсөн юун дээр одоо ямар зөвгөнөл дээр ямар одоо захиас такси энтер гэдэг нь бүгд энэ номнууд байна л та. За ер нь бол за би хувьдаа ер нь бол бидний сэтгүүлчнэр одоо Баярмаач тэр ах те ингээд мухар сүсэг итгэдэггүй ихэнх хүмүүс тийм прагматик хүмүүс байдаг те. Ер нь бол та бол энэтэй жишээлбэл маш их юм асуултуудтай тулгардаг бах те. Яаж зөвгөндий? Та жишээлбэл одоо үнэхээр ингээд тэр болох байгаа үйл явдлыг хараад өөрийнхөө мэлмэд хараад тэмдэглэдэг юм уу? Эсвэл ямар нэгэн судалгаан дээр суурилдаг юм уу? Хослуулж. Би ч одоо 21-р зуунд амьдарч байгаа юм шүү дээ. Тэгэхээр зэрэг нэгдүгээрт ном судалгаа, тооны ухаан, зурхаан ухаан, тэгээ дээрээс нь зүүн бэлэг энэ бүхнийг хослуулад хүний баруун зүүн тархины цахилгаан соронзон оронг мэдэрч энэ бүх зүйлүүдийг хардаг, бичдэг. Ингээд хүнтэй 1 м, 1.50 см сууж байгаа тэр хүний амьдралын ерөнхийдөө зөв зураглал бууж идэг. Ер нь энэ хүн ямар хүн бэ? Ямар амьдралтай хүн бэ? Одоо ийм л дээ би ингээ гадаадын олон оронд явж ирсэн. Орос хүнтэй тухайлбал уулзаа ярьжлаа гэж бодоход Оросын илүү хувь заяа ингээ харагдах. Одоо дараа нь одоо Орос ерөнхийлөгч нь ямар хүн байх гэдэг юм уу? Энэ улсад ямар өөрчлөлт гарах вэ гэдэг юм. Энэ хүнээр нь боломжилж. Тэр хүний оюун ухаан бодолд нэвтэрсээр ирээдүйг нь харах боломжтой. Илүү мэдэрдэг юм байна. Орчин үеийнхаар бол нөгөө FM-ийн дэлгөөнийг бид 107.5-г таруулаад 107.5-г сонсдог шиг би 2019 онд байгаа цаг хугацааны тэр мэдээллийг мэдрээд тэрнийг нь бичдэгэ гэсэн үг. Энэ онцгой байж чадвар дэлхийд 3 хүн байна гэж. Ерөнхийдөө би их олон Монгол төдийг гадаад их олон оронд бас өөрийгөө судлуулсан. Тэр нөгөө орчин үеийн энерги аппарат гэдэг юм уу, нөгөө үнэн худлыг ярьж байгаа аппарат гэдэг их олон зүйлд орж үзсэн л дээ. Тэгээ ингээ үзэхэд бол
бүгд эерэг одоо мэдээлэл өгдөг. Хүний юм аура гэж ярьдаг юм мэдээлэл 100% байх хэрэгтэй тийм байна. Тэгээ миний өдөр улаан гэрэл гэх чинь доор 115%. Энгийн хүнийхээс 15%-аар илүү байсан. Гарчээс тэр бүхэн одоо ингээд нөгөө техникийн одоо тэр компьютерийн үзүүлэлт дээр гараад ирж байгаа юм л да. Хин Энэ энэ чиглэлийн судалгааны маш олон газрууд байна л да. Паранормал одоо ингээд сүнс судлал гэж ярьж байна. Одоо энэ онцгой авиа чадварын судлал гэж байна. Нэг Оросд судлуулаа, Казахстанд судлуулаа, Монголд судлуулаа, Монгол Америкийн хамтарсан судалгаа шинжилгээний төвч гэж байна. Монголд энерги судлалын төвч гэж байна. Иймэрхүү газрууд. Дандаа тийм орчин үеийнхтэй аппаратанд илүү их орж энерги үзүүлэх. Одоо энэ өөрөөсөө ялгаж байгаа тэр энерги хэмжүүлэх гэдэг юм уу те тэр. За хамгийн сайн баталгаа бол мэдээж хэрэг таны зөвгөнс үйл явдлууд тухайн цаг үед болж гин үү гэдэг л баг тийм ээ. Энэ ном жишээлбэл одоо уншигчдад ямар өгөөчтэй вэ? Жишээлбэл одоо Ганзул гэдэг энэ хувь хүн энэ номыг уншаад за ийм юм үйл явдлууд болох юм байна гэж би бодлоо. Энэ зүйл дээр ийм зүйлүүдийг анхаарах юм байна гэж би бодлоо. Өөр айлтурууд хоёрдугаар нөгөө 100 сургаалаараа яаж би зөв амьдрах вэ? Яаж би өөрийнхөө үр хөвгдийг хүмүүжүүлэх вэ? Би машин барьж явахдаа жолооны ард талд ямар зүйлийг бодож явах хэрэгтэй вэ? Би банкнаас зээл авах гэдэг юм уу, мөнгө санхүүг асуудал яаж хандах вэ гэдэг. Энэ бүхэл зүйлүүдийг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй 100 сургаал. Амьдралыг чинь засах, зөв явуулах, зөв амьдруулах тэр сургаалууд нь байж байгаа. та өөрөө философч хүн философи ухааны доктор тий? Ер нь одоо шашныг гүн гүнзгий судалсан байх хэрэгтэй. Тэгээ би бүх шашныг судалж байна. Судалгүй яах вэ? Бүх шашин гэдэг утгаараа одоо тухайлбал би юм байна л да. Исламын шашин бид бүхэнд л жоохон хаалттай зүйл шүү дээ. Лалын шашинтнууд бол ерөөсөө өөр шашин шүтдэггүй. Зөвхөн одоо тэр өөрийнхөө аллах тэнгэрт итгэдэг гэдэг юм уу? Мухаммед зүнчийн тухай гэдэг. Гэтэл яг ингээд лалын шашинтай улс оронд очиод лекц уншаад энэ хүмүүстэй яриад сууж байхад энэ хүмүүс өөрийнхөө амьдралын зам мөрийг бас ингээд улс орныхоо яриад мэдхиймсэн гэсэн гэдэг хүсэл. Тэгээ хоёрдугаар таны энэ сургаалыг бол шашин биш амьдралын зам мөр ёс суртахууныг зааж өгч байгаа. Зөв зүйлийг бид бүхэнд хэлж өгч байгаа гэдэг үүднээс нь хүлээж авч. Тэр бүхэнд ойлгодог юм байна. Хүлээж авдаг юм, хүндэлдэг юм байна. хувь хүмүүс одоо танд жишээлбэл хэр хандах вэ? Яг ирээдүйн мэдэх гэдэг бол нэг надад бол нэг сонирхолтой санагдаж байна тий. Бас зарим хүний хувьд бол бас энэ эрсдэлтэй шүү дээ. Ямар ч хувь зай хүлээж магадгүй. Тий. Юу ч эргүүлж магадгүй тий. Таны зүн болвол. Асууж яах хүмүүс гэхдээ ер нь асуулгүй яг уу. Би чинь бас хүн одоо манайх үзэх харуулах их дуртай л да. Би хүнийг үзэх харахаасаа илүүтэйгээр тэр хүн мэрэгэн ухаан хайрлах. Тэр хүний амьдралыг өөрчилж сайн зүйл рүү татаж оруулахын тулд би явдаг. Энэ үднээс 2014 оноос эхлээд монголчуудын төв Монгол улсын 21 аймагт одоо нар зүү 2 удаа тойрч лекц уншлаа. Одоо энэ дэлхийн ард түмнүүдийг соён гэгэрүүлэх 1206 лекц гэдэг нэртэй лекцийг Монгол улсын 21 аймагт Улаанбаатар хотынхоо 9 дүүрэгт уншсан. Тэгээд ганцхан монголчууд бол Монголдо төдийгүй Оросод, Хятадд, Казахстан, Тайванд гэдэг Туркэд гэдэг маш олон газар байсан. Лекц. Тэгээд энэ лекцэнд ганцхан монголчууд төдийгүй бас дэлхийн олон орны хүмүүс сууж байсан. Би одоо өмнө миний лекцэн ч одоо Индийг одоо Хятад, Орос тэгэл тэр Афганистан, Ирак гэл их олон хүн сууж байсан. Герман, Франц гэл маш олон зэвтэй гадаад тий. Та ямар мэрэгчлээ юм бэ? Философч. Философч. Яг одоо нөгөө нэг юм юу гэдэг бакалавр гэдэг ингэхлээр ямар сургууль төгссөн? Би Кайнер их сургуулийн Кайнер их сургуулийн доктор. Өмнө нь бол олон мэрэгжил гэдэг юм бэлдээ философиороо доктор юугаа хамгаалсан тий. Өмнө нь бол одоо хамгийн анхны мэрэгжил маань ихэд эрх зүйч, дараа нь ихэд зурхааж, тэгээ дараа нь шашин судлаач. Тэгээ хамгийн сүүлд энэ философиороо доктор. Танаас одоо жишээл хүн болгоны за нэг тех бахтаа гэж таамаглаж байгаа зарим нэг зүйлийг асуулт. Жишээлбэл дэлхийн 3 дугаар дан хизээ болох вэ? Дэлхийн 3 бүхэл 4 дугаар дан гарах тухай энэ номдэр бичсэн байна. 100 жилийн дотор. Дэлхийн бид бүхэн 3 дугаар дайны тухай сонирхож асууж байгаад энэ ном дэлхийн 3 болоод дуусаад дахиад дэлхийн 4 дугаар дайн нь болох тухай бичээд тэр дайн ямар байдлаар явагдах вэ гэдэг нь бичигдсэн байна. Ямар байдлаар явагдах вэ? Одоо жишээлбэл исламын шашинтнууд гэдэг нэг том хүч гараад ирдэг шүү дээ. Тэгэхээр ер нь энэ исламын шашинтнууд
ба дэлхий дахин гэж хуваагдах юм уу? Эсвэл ямар байдлаар энэ тайвар? Баяр нь ирээдүйд бол исламын шашинд бол дашман гэж ярьдаг л да. Исламын шашнуудаас тэргүүн гэж ярьдаг. Энэ хүнийг бүгдийн сайхан удирдах зөв журманд нь оруулаад эмх замбраатай айлгаад нэгдсэн нэг төгөөндор нэгтгэж чадах. Одоо нэг манайхаар бол нэг тархаа бодлогоос их монголчуудыг нэгтгээд их монгол улсыг байгуулж байгаа шиг исламын шашнуудыг нэгтгэх нэг тийм том бас дашман гэдэг хүн ирээдүйд тодорхой гарч ирнэ. Өөрийнх нь энэ шашинд нь гарч ирнэ. Тэр хүнийхэн тухай ордол байгаа. Нэр ус нь бичсэн байгаа. Бусад улс орнууд одоо жишээл дэлхийн хүчирхэг гүрэн гэдэг чинь Америк, Хятад, Орос гэх мэтэр. Энэ гурван гүрний хувь заяа тэд нөлөөндөө хэнийг оруулж чадах уу? Одоо тэр нэгдэж нэгтрах те баг их Монгол улсын дайны хэмжээнд их Монгол улсын хэмжээнд тэр исламын шашинтнуудыг нэгтгэж чадах тэр том улстай одоо ямар харилцаа бий болох бол бусад улс орнууд? Ив хамтын инх тайвны буюу ив хамтын ирээдүйд үйл ажиллагаа явагдана, тогтно. 216 зөвгнөл 100 айлдвар гэж байгаа юм байна тий. 216 зөвгнөл. За сонирхолтой байна. Таны фэйсбүүкийн юугаар ингээд бид нар харж ирсэн чинь Монгол улсын ерөнхийлөгчд нэвтрүүлж байгаа 3 хүнийг номынхаа юунд өрсөн баг шиг байсан. Одоогор хариу авсан байна та? Тэгэхээр юм байна. Энэхүү ном маань Монгол улсад 21 ширхгийг энэ 9 эрдэнэрээ 21 ширхэг бүтээж байгаа юм. 21 гэдэг тоог яаж гаргаж авсангүй гэхээр зөвхөн нэг Монгол улсынхаа 21 аймгийг бэлэгдэж бүрэн бүтэн энэ их орны сайн сайхан байгууллагын үднээс 21 ширхэг бүтээж байгаа юм. 21 номынхаа тэргүүн дээж буюу эхний хувийг Монгол улсынхаа засгийн газар Монгол улсынхаа ерөнхий сайдад өргөн барьсан. За. За 2 дахь, 3 дахь, 4 дахь хувийг бол одоо олон нийтэд дуудлага худалдаагаар за нөгөө талаар бас яг энэхүү намыг одоо авъя гэж хүссэн хүнд нөх юм. За. Монгол улсын бэлэгдлийнхаа хувьд бүх юм бэлэгдэлтэй шүү дээ. Бүх юм тооны ухаанд хариалагдаж явдаг. Монгол улсынхаа 5 дахь ерөнхийлөгчд сонгуулийн дүн гараад тангараг өргөснийхаа дараагаар өргөн барих юм. 5 дахь ерөнхийлөгчд 5 дахь номоо тангараг өргөснийхаа дараа өргөн барина. Яагаад энэ хүн намайг ингээ ерөнхий сайд бол ерөнхийлөгчд өгж байгаа юм бэ гэхээр нөгөө Монгол улсын 2016-аас ирээдүйн 100 жилийн амьдрал Монгол улс эдийн засгийн хувьд юм байх нь. Улс төрийн хувьд ийм үйл явдал өрнө. Нийгмийн хувьд ийм үйл явдал өрнө. Монгол улс ийм нээлт хийж чадна. Монгол улсаас тийм дэлхийн хэмжээний том одоо супер од төрж гарч чадна. Монголоос ийм Нобелийн шагнал ийм хүн авах болно гэдэг. Энэ бүх зүйлүүдийг бичсэн байгаа учраас энэ намыг ашиглаад бас Монгол улсыг мандан бадруулах, ард түмний аз жаргалтай тийм төвсөн сайхан амьдруулаасаа гэдэг үүднээс энэ намыг бас өөрийнхөө тэр үйл ажиллагаанд амьдралд хэрэглээсэй гэдэг үүднээс ингээд хоёр төргийнхээ одоо төрийн тэргүүндээ одоо ерөнхийсэд өргөн гэж байна. Ер нь Монголын ард түмнийг зөв сайхан удирдаасаа гэдэг үүднээс өгч байгаа юм л да. Сургаал болгож өгч байгаа. За баярлалаа. Өнөө өглөө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж өөрийнхөө энэ дэлхийн нууц тавчаа гэдэг бүтээлийн талаар танилцуулсан. За ер нь төмөр гэж хэм бэ гэдэг талаар бас манай үзэгч тодорхой мэдээлэл өгсөн. Танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. За гэлээ. Нэг зүйлээр хийж болох байлаа. За. Энэхүү номын маань нээлт дуудлага худалдааны үйл ажиллагаа энэ Баасан гарагт Чингис хаан зочид бодолд болох юм. За тэгээд энэхүү арга хэмжээнд байна одоо улс төр, бизнес, соёл урлаг гэдэг бүхий салбарын төлөөлөх гадаад дотоодын төлөөлөгчд маань бас урилгаар оролцож байгаа. Энэхүү номынхон 9 багцыг коллекцийг олон нийтэд анх удаас дэлгэн үзүүлэх юм. Одоо энэ өнөөдөр 3-ыг нь би авцарлаа л да. Одоо цаана дахиад 9 хувилбар нь байж байгаа. Тэгээд 5 дахь өдөр нийт телевиз үзэгчдийгээ одоо бас хандаж хэлэхэд Монгол улс минь хөгжөөсөө Монголоос минь олон хүн дэлхийн иргэн болж дэлхийн хэмжээнд ажиллаж амьдарч чаднаа. Монгол улсын ирээдүй гэрэлтэй сайхан шүү. Гагцуу та бид бүгд одоо хамтарч нэгдэж ирс хүчтэй байж ирээдүйдээ ихийг хийж бүтээх хэрэгтэй байна гэж хэлэх байна. Тэгээ намын минь нээлтэнд намын маань дуудлага худалдаанд оролцоорой. Бас номтой минь танилцаарай гэж бас уурах байна. За баярлалаа. Амны бэлгээс аштын бэлэг гэж монголчууд эртнээс хэлж ирсэн билээ. Тэгээд Монголоос үнэхээр таны хэлж байгаа шиг өөдлөн дэвж болохгүй. Бид нар л ер нь бол эзэн бидэл хийчих хэрэгтэй хаа гэж бодож байна.